Сайн байна уу? Танд игрээ блокчейн цахим хэрэглээний системээр дамжуулан байгууллага баталгаажуулах дараах 4 алхам бүхий зааврыг хүргэж байна. Та игрээ системээр дамжуулан байгууллагын баримт жижиг баталгаажуулахын тулд эхлээд байгууллага бүртгэх шаардлагатай юм а. Ингээхийн тулд гүйцэтгэх захирал буюу эзэмшигч төрийн мэдээлэл солилцооны хур системээс өөрийн нэрээр бүртгэлтэй байгууллагын мэдээллийг автоматар татаж байгууллагын мэдээлэлээ баталгаажуулах шаардлагатай юм а. Нэгдүгээр гүйцэтгэх захирал дан танил дэвтрэлтийн системээр нэвтрэх. Байгууллагын гүйцэтгэх захирал игрээ цэгмийн цахим утсан зочилж дэлгэцийн баруун дэд болон байрлах нэвтрэх гэдгээр дараа дангаар нэвтрэх гэдгийг сонгоход дан танил дэвтрэлтийн систем рүү үсэрнэ. Гүйцэтгэх захирал хувь хүний дангаараа өөрт тохиромжтой хувилбараар нэвтэрч орсноор иргэний үнэлгээ мэдээлэл автоматар баталгаажна. Хоёрдугаар байгууллагын гүйцэтгэх захирал цаашид баримт бичигтэй холбоотой мэдээлэл хүлээн авах имэйл хаягаа холбох. Дангаар нэвтэрч орсны дараагаар дэлгэцийн зүүн болон байрлах өөрийн профайл хэсэг зочилж хувийн мэдээлэл гэдгээр дарж имэйл хаяг гэсний харалтаа ард байрлах имэйл холбох товч дээр дараарай. Таны бүртгүүлсэн имэйл хаяг таныг тус имэйлээрээ нэвтэрч орох үед ашиглах 8 орон бүхий нууцуг болон 6 орон бүхий 1 удаагийн баталгаажуулах кодтой цахим шуудан очих юм а. Та баталгаажуулах кодоо хийгээд нэвтрэх нүрд автоматар үсрэхэд имэйлээрээ нэвтрэх гэдгийг сонгоод имэйл хаягаа бичээд 8 оронтой нууцуг ашиглан цаашид хялбар бөгөөд хурд нэвтрээрэй. 3 дугаарт байгууллагын удирдлага гарын үсгээ үүсгэх. Нэвтэрч орсны дараагаар профайл хэсэг зочилж хувийн мэдээллийн доор байрлах гарын үсэг гэдгээр дарж ороод гарын үсэг цонхонд өөрийн цахим гарын үсгээ зур холон зургаар оруулаад үсэг товчийг дараарай. Гарын үсэг цонхонд байрших гарын үсгийн формат хэсэгт өөрийн онцлогоос хамааран стандарт эсвэл богино гэж сонгож үсгээрэй. Суурин болон зөөврийн төхөөрөмж эсвэл гар утсаараа хүртэл гарын үсгээ зурж үүсгэх боломжтой. Гарын үсгээ зурж үүсгэсэн тохиолдолд үргэлжлүүлэх товч дээр дарснаар таны гарын үсэг баримт бичигт хэрхэн зурагдах нь харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд буцах товчтой дарж дахин зурах эсвэл зургаар оруулах боломжтой. Хэрэг зургаар оруулах бол тохирох зураг оруулсны дараагаар гарын үсэг үүсгэх цонхны доод хэсэгт байрлах арын дэвсгэр арилгах гэдгээр дараад гарын үсгийн бичвэртэй хэсгээ зөөгт харуулад үүсгэсэн тохиолдолд таны гарын үсэг арын бичвэрээ дарахгүй илүү боловсронгуй зурагдах юм а. Аль ч тохиолдолд та тохирох зайд гарын үсгийн бичвэрээ татаж тод боловсронгуй үүсгээрэй. 4-р төрийн мэдээлэл солилцооны хур системээс байгууллага татах. Дэлгэцийн зүүн дэд болон байрлах профайл хэсэг дахин зочилж байгууллага гэдгээр дараарай. Байгууллага нүүрний баруун дэд болон байрлах хураас байгууллага татах товч дээр дарахад таны эзэмшлийн байгууллага төрийн мэдээлэл солилцооны хур системээс автоматар татагдаж харагдах юм а. Байгууллагын цонхны баруун дэд болон байрлах 3 цэг дээр дарж байгууллагын мэдээлэл гэдгийг сонгоод байгууллагын лого солих үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх боломжтойгоос гадна байгууллагын тамганы дартсан зургийг сканцын хэлбэрээр чанартаа оруулах шаардлагатай юм а. Тамганы дартсан сканцын зургийг оруулаад татаж тааруулаад арын дэвсгэр арилгах гэдэгт дарсан тохиолдолд доорх бичвэрээ дарахгүй баталгаажуулах юм. Ингээд байгууллагын мэдээлэл бүрэн баталгаажуулж гарын үсгээ үүсгэснээр цаашид бүх төрлийн баримт жижиг баталгаажуулах байгууллагын ажилтнуудаа системд баримт жижиг удирдах болон оролцох хэрэгтэй хэрэглэгчээр нэмэх боломжтой юм а. Танд байгууллагын мэдээлэл баталгаажуулалттай холбоотой асууж тодорхойлох зүйл гарвал дараах дугаарт холбогдох болон игрээ системийн Facebook хуудасаар холбогдож тусламж аваарай. Цаг заваа хэмнэж цаас хүрэхгүйгээр байгууллагын баримт жижиг захимаар баталгаажуулах гэж буй та болон танай хамт олонд баярлалаа.